3. Торгон шарын аж. Энэ жил Тэмүүжин нэгэнт 16 нас хүрлээ. Тэр өдөр болбол эцгийн хорлсон Татар аймгийн үлдэгдэл оргуулаас өшөөгөө бүрэн авч чадаагүйдээ хорсож байлаа. Нэгэн өдөр Тэмүүжин Сэмэр эцгийнхээ эрдэнийн элдийг зүүн дарих хонгор морин унаж дүүнэр хийгээд дагснаас нуугдж балгуу хорооноос гарч Татар аймгийг чиглэн очлоо. Зилээд аймгийн дэлгэт буйны нутгийн ойр хурж очвол нэгэн довын орой дээр харавтар царайтай одон мэднүүдтэй нэгэн хүүхэд гартаа төмөр шийдэн бариад хэдэн мянган мал хариулцсан. Тэмүүжин дэргэдний хүрээд үзвэл бие байдал эрэлхийг сүртэй 12-3 настай бяцхан хүү байлаа. Тэмүүжин "Үй, бяцхан хүү чи Татар аймгийнхан хаан буудалсныг мэдхүү?" гэж асуусанд тэр хүү их л тавгүй болж нүдээ хялаан дэдсхийн босоод "Чи ямар зэрэг дэвийн хүн болоод энэ мэт дээрэнгүй аясаар хүнээс үг асууж байна уу?" гэж гэдрэг асуулаа. Тэмүүжин дотроо түүний зэрэг зүрхтэйгээс Сэмэр гайхан зэрэмгоор бас эсрэгүүх арга үгүй эрэлхэг баатар гихч би мөн гэж хэлээд эрхий хурууга гоцоолгон үзүүлв. Тэрхүү золсон газраа төмөр шийдмэ хатхан "Тийм болбоос чи мордосоо бууж ир. Бид хоёул барилдаад чи дийлбэл би Татар аймгийг зааж өгье" гэж агсархийлэн хэллээ. Тэмүүжин мордосоо харин бууж элдээ авч тавиад түүнтэй барилдав. Тэр хүүгийн гар хөлийн хөдөлгөөн маш түргэн тул Тэмүүжин дотроо баахан сандарч энэ хүүгээ түргэн идэвхийлэн унгахгүй бол гэдрийг гэмтэгдэх боловцай гэж хойш хэдэн алхам ухраад гэнт бүх хүчээ гаргаж дугтар нь тэрч доргч суулан дарсанд тэр хүү 2 өдгөрөө хөсөр дээр түс хийтэл сүгдэв. Тэмүүжин гараа тавьж хойш ухран "Би хэлсэн үгэндээ хүрлээ. Чи одоо Татар аймгийг зааж өг" гэсэндээ тэр хүү их дугаар "Би ихээс төрснөөс хойш бусдад дийлдэж хаягдаагүй. Энэ өдөр эсэргүүх арга үгүй эрэлхэг баатар чамд дарагдав. Хэгэл хүн бус чи үнэн нэр овгоо хэлж өгөөч" гэлээ. Үүнд Тэмүүжин өөрийн байдлыг үннээр зөөжлөн хэлсэнд тэр хүү урагш сүгдэн буян ихт боржгод овогтны Тэмүүжин гихч бодтойо тэнгэрийн хүн гэсэн үнэн ачаа. Болзоод би эзэн чиний морныг хөтөж болж хүчээ өргөж их хүс бүтээхийг хүснэ. Би бол Зилээд аймгийн дэлгэт баяны анхны эмийн их хүү мохошгүй мухлаа байна. Миний гэрд хойд ихээс төрсэн тайнсан нэрт нэгэн дүү бий гэсэндээ Тэмүүжин яаран түшин босгож бас Татар аймгийг асуулаа. Мухлаа "Эндээс зүүн хойд саруул тал гэж бий. Тэнд нэгэн нүүдэл Татарын оргуул гихч олонтойгоо эвдрэлцэн ганцаар ирж бүү" гэж зааж өглөө. Тэмүүжин "Би яг тэр оргуул хулгайг ирж явна. Мухлаа чи энд хүлээж бай. Би даруй эргэж ирнэ" гэд элдээ зүн морин алвхийн унаж саруул талын зүг довтлоглоо. Тэмүүжин оргуулын гэрт хүрвэл оргуул ав хийхээр гараад эмс хүүхдэн л гэртээ байлаа. Тэмүүжин эцгийнхээ хорлогдсныг бодмогц хорсол бадран оргуулын 2 хүүхэд жиж нэгэн шивгчнийг цөм завчин алаад тавуулынхан толгойг орон ширээнд нь зэрэгцүүлэн тавилаа. Дахин ирвэл өөр хөнгөө тул морио унаж хойш ирэв. Тэмүүжин шорон довд хурж ирвэл мухлаа бодол шийдмэн үүрээд хүлээж байлаа. Мухлаа "Би гэртээ харж эцэгт уучраа тоочин хэлээд гарч ирэв" гэсэндээ Тэмүүжин их л баярлаж түүний юунд морь унаагүй учрыг асуулаа. "Сайн ирэ хуйггүйгээр дайсныг дарна. Санаатай ир нүцгэн биеэр өвлийг бүтээн. Эхээс төрөхөд дээлүгүй. Төрсөн биеэр эзнээ дагахад
мороор юу хийн гэсэндэ Тэмүүжин их л гайхаж баярлаж мориндоо сундал гимэлээ. Мухлаа хоёр өхөл байтал эзнээ хүндлэхийг алдаж үл болно гэсэн Тэмүүжин. Түүний өтөл хүмүүн бусдыг үзээд түүнтэй хэлэлцэгч болон хоёулаа газар явгалан алхалаа. Мухлаа эзэн морил тугаа гэж 6-7 удаа хэлтэл Тэмүүжин хэлснээр нь болготул Мухлаа хазаараас барьж замын хажуу цогдөн. Эзэн минь морил тугаа гэсэндэ Тэмүүжин арга буюу мориндоо мордлоо. Мухлаа морины өмнө явган алхаж балгуу хороонд хурж ирэв. Тэмүүжин их хурам хийж дайллаа. Түүнээс хойш олон өдөр болсонгүй гинтээ нэг өглөө хэнгэрэг бүрээний дуугарч нэгэн анги цэрэг довтлон ирээд балгуу хороог дүгэргэлэн хааж олон цэрэг гагц Тэмүүжнийг гаргаж өг гэж хашгиралтна. Үзвэс тэр өдөр оргуул гэртээ эргэж ирэн эхнэр эмс хүүхдийн толгойг үзээд энэ бол гар цаагүй Юсүхэ баатрийн хүү Тэмүүжний үйлдсэн хэрэг болохыг мэдчих. Их л хорсон Тайчууд аймгийн чилгэр бүх дахар хоёулыг эрен очиж зовлонгоо тоочин цэрэг гуйж. Чилгэр бүхнэр Юсүхэ баатар урд бидний гიშгэлж явсан билээ. Тэр жил түүний юм өөлөн бас манд дагсан хариатнараа цэрэглэн аваач. Тэдгэрийг бид бас нэхэлдэггүй. Одоо Барсын өшөг бамбраас авъя гэж зөвлөлдөн оргуулд 1000 цэрэг шалгаж өгсөн аж. Тэмүүжин хоёуг дуулгаа өмсөж бүх бэлгүүтэй хавтгасар 2 дүүгээ авч хонхотны минлэг зилээдийн Мухлаа нарын хамт бэлэн байха 500 цэргийг авч угтан гарлаа. Оргуул Тэмүүжнийг үзээд их дуугаар хараана. Буруудсан боржгод тавьдсан Тэмүүжин чи яахан миний эмүрийг цөм алав. Хорд би эцгийг чинь алсан. Одоо ихийг чинь алж өшөөг авна гэсэнд Тэмүүжин их л хэлгэнч нүднээс нь гал гарч дариг хонгор мөрөө дэвхцүүлэн оргуулыг эрен онлон оров. Билгүүдээ нарын дөрвөл түүнтэй зэрэг алан орж хоёр идэхэд хатхан зууралдаж нэгэн зэрэг их л байлдав. Нэгд цөөхн нь олонд тэнцэхүйе бэрх. Хоёрт тайчуудын цэрэг бас шалгаж ирсэн тул бэт улсын цэрэг улам тулан тэмцэж чадахгүй болж хүрээгээ хамгаалж байлаа. Гагц Тэмүүжин оргуулыг онлон орж тавилгүй байлдахад оргуул тулан чадахгүй шургалан дутав. Тэмүүжин шүдээ 100 нэхэн ороод тайчуудын модны үндэснээс зам хөндлөн татсан зил дээсэнд морины хүл бүдэрч унамагт өвснөөс дэгэ гох барьсан цэрэг гарч Тэмүүжинийг дарж хөлөв. Тайчуудын чилгэр бүх дахар нараа харанга зохиж цэргийн хурааж Тэмүүжинийг гинжлэн аваад эргэлээ. Оргуул Тэмүүжинийг түргэн алсгаа гэж шавтгад чилгэр бүх даруй алт тугааг. Сүлдний торгон шар яаран гарч. Болохгүй. Бэт улсын Тэмүүжин баригдсан боловч Тэмүүжний дүүнэр дагагсад дүшмэд ба хідэн түмэн албат улс ураг садан хадам хайр цөмбөй. Энэ удаа цоч мөгдөн дийлэгдэв. Хэрвээ Тэмүүжнийг албал бидэн лав их гай зовлон нүүрлэн. Тэр нэг түр хороод дүү нарын цөмийн барьж улсын мөхөөс хойно албал хожим их зовлон үгүй болно гэж хоригдлон хэлсэнд чилгэр бүх дахар нараа торгон шарын үг мөн маш нийцэх тул зөвшөөрч Тэмүүжнийг алхахыг байлган дор дардыг чамдлан сахих гэж тушаалаа. Тайчууд дайснаа дарав гэж их баяр хийж хурмиллаа. Тэмүүжнийг хадгалсан 2 хүн арх бууж үлэмж согтон бас Тэмүүжнийг маныг амар унтуулахгүй гэж байн харахад Тэмүүжин их л хэлгэн байлаа. Шөнө оргуул бас хулгаагаар ирж алхахыг бэлтгэж байхыг Тэмүүжин мэдээд тэсгэлгүй тэнгэр эцэг гэж дуудан гардах гамам мултмш гэж хөлдөх дөнгөө нэгэнтээ өшгөлсөнд дөнгөө сэдвсэрлээ.
Тэмүүжин дөнгөөр сэгсэн хүний толгойг химэх цохиж дутав. Нөгөө нэг хүн хулгай дутав гэж байр хэрэн зочин ирсэндээ Тэмүүжин баруун хөлөөрөө аюулгайг нь онлон нэгэнтээ өшгөлж унгагаад цаашаа дутаан гарч нуурын усанд өсрөн орж толгоогоо гарган хэвтлээ. Тайчууд нараа тэр чимээ дуунаараа цугаар хашгиран Тэмүүжнийг эрбэл олдохгүй болжээ. Хэдэн зуун хүн дөрвөн зүгт эрен гарлаа. Тарган шараа нуурын хөвөөгөөр ирж үзвэл усны дотор нэг хүний толгой зохиж байлаа. Тарган шараа энэ лав Тэмүүжин мөн хэмээн таниад сэмхэн чи өдөр болстой оч. Эрх зэрэг өнгөрөн гарлаа. Би тэдэнд хэлэхгүй. Хойч өдөр намайг бүү март. Миний нэр Тарган шар. Ингээд морио ташуурдан давхан одлоо. Тэмүүжин энэ шин явж нэхэх зэрэгээс зайлах бэрхийг мэдээд уснаас гарч Тарган шарын хойноос мөрдөн гэрт норлоо. Тарган шар үзээд их л аюуж хөмсгөө зангидэн. Би чамайг улстай түргэн оч гэдэл чи юунд энэ дээр вэ? Гэтэд мэдвэл миний гэрийн хотлоор цөм өөх болно гэсэндээ их хүү чулуун яран эцгийнхээ зүг болжмороо бутанд шургаад гардаг шүү. Боржгодын өрс Тэмүүжнийг юунд буцаа суугаа гинэ гэд гэрт оруулан нойтон дээрийг халж багал зүрийн гинжийг завчин онсыг эвдлээд хоол идүүлж гэртээ онооллаа. Дараа өглөө их шууган гарч оргуул нэгжүүдийн цэрэг 20-30 хүнийг дагуулan Тэмүүжнийг гэр дараалан нэгжиж ирлээ. Тарган шар их л аюуж Тэмүүжнийг яаран тэргэн цуулгаж дээр нь хоньны онгоцыг бүтээж овоолоо. Оргуул нэгдсээр удсангүй Тарган шарын гэрт хурж ирэн гэр өрхийг бартал нэгжээд олсонгүй тул гэнт онгоцт тэргийг олж үзээд урвуулахаар очив. Энэ үед Тарган шарын их хүү чулуун оргуул түүний гэрийг нэгжихийг үзээд хэдийн тав үгүй болж байсан билээ. Одоо харин онгоцт тэрэгний зүг очихыг үзээд нэгэнт диссэж ядан балдас үхэ гэлбэлзуулан оргуулын хоноос ирж "Бид таны юуг хулуу гэж хаймшиггүй миний гэрийг нэгжин чи. Ийм их халууны цагт эцгийг чинь онгоцны дотор болох гэж юу? Энэ муу сэтгэлдээ им үрэ алуулсан юм чи ирж ис гаргавал амьд эргэж харахыг битгий сан чи" гэж зандраг хэлсэнд оргуул их л зочин мэхэрч "Би танаа эзний зэрлэгээр ирнэ шүү дээ. Тийм биш бол надад юуны хамаа тав" гэж онгоцтой тэргийг нэгжихээ байгаад өөр гэрийг нэгжихээр явлаа. Чулуун онгоцтой тэрэгнээс Тэмүүжнийг гаргаж хуурай хувц өмсгөн эрмэг шараг агтаа имэйлдэж өгöd сайн хураг алж сархад хүнс бэлтгэлээ. Тарган шараа хөлсөө арчиж "Сүнсийг минь хийсгэж алтав. Одоо өдөр түргэн довтолж улстай очдог. Өглөө эрт сонсхол таны өшөө авах цэрэг айсгүй" гэлээ. Чулуун жохон заяат эзэн минь очроо. Чулуун хөө би дагаж явна гэдэг зохон дэлдээ морио имэйллээд цугаар хамт шүн түлээр мордлоо. Замд мухлаа төмөр шидмэ таяг болгон тулж өвчд хүнээр овлон цэргийн өмнө эзнийхээ мэдээг сурвалжлан ирэхэд тэд учраад их л баярлцсан тэргүүн ангийн цэргийг эргүүлэн гурвал хамт балгуу хороонд хурж ирэн их хүү өвдөг тэврэлдэн өгөлцөн золголдлоо.